улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс сүхийн урилгаар Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Монгол улсад төрийн ажилт хийх гэж байгаа юм. Одоогоос 62 жилийн өмнө Монгол улс Австри улс дипломат харилцаа тогтоосон бол Австри улсын ерөнхийлөгч анх удаа Монгол улсад төрийн ажилтныг хийх гэж байна. Энэхүү альчлалыг хугтаж Монгол Австри улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд сонгодог урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Австри улсын сууд хөгжмийн зохиолч Йохан Штраусын мэндэлсний 200 жилийн ог тохиолдуулж Монгол улсын филармонийн симфони оркестр Штраусын шилдэг бүтээлүүдээс толилууллаа. Тоглолтод Австрийн тэргүүн зэргийн удирдаач төгөлдөр хурч Матас Флицбергер оролцож энэхүү 10 жилийн дараа Монголын тайзнаа сонгодог хөгжмийн аялгуунаа сонирхуулж эгшиглүүллээ. Эрхэмсэг ноён, элчин сайд, эрхэм хүндэт Австрийн зочид төлөөлөгчид мөн Монголын сонгодог урлаг, дэлхийн сонгодог урлагийг шинтэн сонирхдог, сонсдог, түүнийг хайрладаг, дэмждэг бүх үзэгчтэй энэ үчийн мэндийг хүргье. Австрийн ерөнхийлөгчийн Монгол улсад хийх төрийн айлчлалын хүрээнд Австрийн алдарт маэстро Матис Флицбергийг Улаанбаатарт урьж ирүүл чадсандаа бид үнэхээр баяртай байна. Тэрээр гайхамшигт Монголын филармонийн найрал хөгжимчидтэй хамтран сэтгэл татам хөтөлбөрийг бэлтгэжээ. Манай урилгыг хүлээн авсан та бүхэнд маш их баярлалаа. Одоо энэ үдшийг хамтдаа таашаан өнгөрөөцгөөе. Маш их баярлалаа.
Бүгд найрамдах Австри улс болон Монгол улс нь олон 10 жилийн нөхөрсөг харилцаа холбоотой. Манай хоёр орны найр шиг хамтын ажиллагааны суурь нь тэртээ 1963 онд тавигдсан юм. Бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Бейлен Монгол улсад анх удаа төрийн томоохон айлчлал хийхээр Улаанбаатарт хүрэлцэн ирэх гэж байгаад миний бие баяртай байна. Бид энэхүү айлчлалын хүрээнд маш сайн хөтөлбөрийг боловсруулж бэлтгэл ажлыг хангаад байна. Монголын ард түмний зочломтгой зан чанарт бид талархаж байгаагаа илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд бид хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд олон төрлийн салбарт амжилттай ажиллалаа. Тухайлбал эдийн засаг, шинжлэх ухаан, нэн ялангуяа соёлын салбарт амжилттай хамтран ажилласан. Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын бэлтгэл ажлын онцлог нэгэн арга хэмжээ нь өнөөдрийн концерт юм. Энэхүү концерт нь Австрийн нэр түгжмийн зохиолч Йохан Штраусын 200 жилийн ойг тохиолдуулан зохиогдож байгаа ба бид Австрийн хөгжмийн удирдаач агуу төгөлдөр хуурч Матиас Флицбергерийг Улаанбаатарт хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Тэрээр Австрийн хөгжмийн зохиолчдын гайхалтай уран бүтээлүүдийг толилуулахаар бэлтгэсэн байгаа. Дараагийн концерт Нэм гарагт улсын Дуур бүжгийн Эрдмийн театрт зохиогдно. Энэ концертод Йохан Штраусын уран бүтээлүүдээс гадна Австрийн нэр түгжмийн зохиолч болох Моцарт, Шуберт, Корнгол нарын гайхамшигт бүтээлүүдийг тайцнаа амьлуулна. Мөн түүнчлэн олон жилийн турш хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны нэгэн хэсэг болох Австрийн соёлын форум элчин сайдын яамн дээр зохион байгуулагдана. Эдгээр хөтөлбөрүүд болон хамтын ажиллагаа өргөжин тэлж цаашид үргэлжилж буйд миний бие баяртай байна. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хэд хэдэн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд хийгдэх юм. Хэлэлцээрийн хүрээнд салбар бүрийн хамтын ажиллагаа, нэн ялангуяа соёлын хамтын ажиллагаа цаашид үргэлжлэн улам бүр өргөжин тэлхийг баттгахаар зорж байгаа юм а. Fortgesetzt werden wird.
Би Монголд анх удаа миний санаж байгаагаар 11 илүү 15 жилийн өмнө ирэхэд Монгол төсөөр улс байсан. Хөгжим нь хүртэл төсөөр, бүх зүйл өөр байсан. Бүх зүйл дөнгөж хөгжиж эхэлж байсан. Тэр үед Оросын нөлөөтэй хуучин загварын хөгжим байсныг санаж байна. Би одоо маш их баяртай байна. 15 жилийн дараа харахад бүх зүйл маш ихээр дэвшиж, өөрчлөгдөж хөгжсөн байна. Ялангуяа олон авьяаслаг залуу дуучид, хөгжимчид, уран бүтээлчид ажиллах болжээ. Дуур бүжгийн Эрдмийн театрын найрал хөгжимчид, улсын филармоны найрал хөгжимчид, гоцлол дуулаачид, уран бүтээлчдийн уран чадвар чанарын хувьд үнэхээр бүр маш ихээр сайжирч, дэвшиж, ямар ихээр хөгжсөнийг хараад хамтарч 3 өдөр бэлтгэл хийж ажиллахдаа мэдэрч үнэхээр бахархаж байна. Дуур бүжгийн театраар улсын филармоны уран бүтээлчидтэй хамтарч ажиллахдаа ажлынхаа талаар чөлөөтэй харилцан ярилцаж, ялангуяа Йохан Штраус, Моцарт, Корнголд нарын уран бүтээлийн талаарх наривчилсан зүйл дээр хүртэл нээлттэйгээр харилцан санал солилцож, хамтран ажилласандаа үнэхээр бахархалтай, сэтгэл дүүрэн байна. Монголчууд маань үнэхээр ихийг хийж, бүтээж, ийм өндөр хэмжээнд хүрсэнийг хараад сэтгэл дүүрэн бахархалтай байна. Би маргааш консерваторид мастер классууд хийх гэж байна. Улс орондоо гаднаас шин санаа бодол, шин зүйлийг авчирна гэдэг нь их чухал юм. Маргааш болох мастер классууд болон нэм гарагт болох концертыг тэсэн ядан хүлээж байна. Удахгүй дахин уулзах байхаа гэж итгэж байна. Хөгжил дэвшлийг тэсэн ядан хүлээж байна. Танд яг одоо бидний ард сайхан аялахуу сонсогдож байж магадгүй. Энэ бол алдарт хөгжмийн зохиолч Штраусын 200 жилийн зориулсан концерт байгаа. Хүн бүр Штраусын гайхалтай хөгжмийг мэддэг, сонсох дуртай. Вайс дуртай хэн бүхэн Штрауст дуртай байдаг.
Бид 2010-аас 2015 оны хооронд буюу 12-оос 13 жилийн өмнөөс Монголд соёлын хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хамтарсан хамтын ажиллагааг улам мөрөгжүүлэхийг хичээж байна. Манай хөгжмийн багш нар манай мастер хөгжимчид, Монголын найрал хөгжимчидтэй хамтран ажиллаж байна. Дурдан хэлбэл Монгол Улсын филармонийн найрал хөгжим, Дөөр бичгийн театрын найрал хөгжим, Монгол Улсын консерватор зэрэг байгууллагууд нь үргэлжийн сонгодог талбар байж чаддаг бөгөөд энэхүү онцлог хөтөлбөрүүд маань Австри улсын ерөнхийлөгчийн Монгол улсад хийх гэж байгаа төрийн айлчлалыг тохиолдуулан Монголын ард түмэнд зориулсан Австри улсын нэгэн сайхан мэдчилгээ болох байхаа. Бидэнд бас хамтран ажилладаг жаз хөгжмийн хамтлагууд байдаг. Магадгүй та бүхний зарим нь Юникийн талаар сонссон байх. Юник нь Европын үндэсний соёлын хүрээлэнтэй төслүүд дээрээ хамтран ажилладаг. Жишээлбэл Францын институт, Гёте институт, Дайнын соёлын хүрээлэн, Финляндийн элчин сайдын яамтай бид хамтарч төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлдэг. Бид бүхэн хамтарч хийснээрээ илүү ихийг хийж хүчирхэгжиж чадна. Юникийн төслүүд бол үнэхээр гайхалтай соёл урлагийн төслүүд байдаг. Австри улсын зүгээс эх хонд хөдөө орон нутагт хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Миний бие соёлын атташегийн хувьд бүгд найрамдах хятад ард улс болон Монголд ажиллах хугацаанд хамтдаа эхийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монголын хөгжимчид 12-оос 13 жилийн өмнөхтэй харьцуулахад үнэхээр өндөр чадвартай, үнэхээр гайхалтай сайжирсан гэдгийг удирдаачаасаа сонссон. Мөн найрал хөгжмийн бүрэлдэхүүнд маш олон эмэгтэй уран бүтээлчид байгаа нь үнэхээр урам зоригтой сайхан байна. Монголын хөгжимчид үнэхээр авьяастай. Энэ жил дөнгөж сая 5 дугаар сарын 18-нд Евровишн дуу тэмцээнд Австралийн дуучин JJ төрүүлсэн нь үнэндээ гайхалтай. Магадгүй дараа жил бид Евровишн дуу уралдааны ялагчийг Монголд авчрах хэрэгтэй юм болов уу? JJ бол дуурийн дуучин бөгөөд Монголд ирэх юм бол хамтдаа төсөл хийж болох байх. Хэрвээ хийвэл намар болох нь гарцаагүй. Бидний дараагийн хамтын ажиллагааг Тэсэн ядан хүлээж байна. Монголд иргэн ирэхийг Тэсэн ядан хүлээж байна. Би филармоны найрал хөгжмөгч, дуурийн найрал хөгжимчдэгч олон жил мэддэг. Хөгжимчдийн чанар үнэхээр гайхалтай. Өчигдөр дуурийн театрт хөгжимчид, дуучид оролцсон сургалт боллоо. Монголчуудын дуу хоолой үнэхээр гайхалтай бөгөөд онцгой. Монголын талаас Австри улсын хөгжмийн ихтэй сургуулиудтай хамтын ажиллагаа улам бүр нэмэгцээр байна. Мөн улсын консерватортой илүү нэгт хамтран ажиллахыг зорж байгаа. Бид Монгол залуусыг Европ, дорн дахинд, ялангуяа Австри улс руу суралцах боломж олгохоор төлхөө ажиллаж байна гэж найдаж байна. Австри улсад хөгжим бол мэдээжийн хэрэг маш хүчтэй сэдэв. Зөвхөн сонгодог хөгжим биш, мэдээж орчин үеийн хөгжмийн хувьд ч тэр. Сонгодог хөгжим нь хүн бүрт тохирохгүй байж магадгүй. Чих бүрт тохиромжтой биш. Заримдаа би сонгодог хөгжим сонсохыг хүсдэггүй үе байдаг. Надад огт таалагдахгүй ч үе байдаг. Заримдаа та Холливуудын кинонуудыг үзэж маш олон сонгодог хөгжмийг киноны аялалгүй болгон ашиглаж, тэдгээр нь Вен хотод зураг авалт хийгдэж, Холливуудын алдартай хөгжмийн студиудад бичигдсэн ч байдаг. Werden in Wien aufgezeichnet. Австрийн сут хөгжмийн зохиолч Штраусын сонгодог хөгжмийн аялал бол хүн төрөлхтний 100-ны их шиглэн билээ. Сонгодог хөгжмийн аялгаунд энэхүү Монголын үзэгчид 2 үчиг өнгөрүүллээ.